Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар боловсрол, эрүүл мэндийн хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, аймаг орон нутгийнхаа хүчилэл цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан Ховд аймгийн нэр бүхий 3 иргэнийг Монгол төрийн дэд од медалаар шагнажээ. Хөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлсэн иргэдийн шагналыг өнөөдөр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Гардуулан өгч баяр хүргэлээ. Энэ өдөр Алтан гац одонгоор 2 иргэн хөлмөрийн хүндэт медалаар 1 иргэн шагнагдаж, ингрээ медалгасан юм. Тухайлбал Жаргалан цумын Бугдвагийн өндөр настамжуулгаа улсад 36 жил ажилласан хөлмөрөө үнэлүүлсэн бол Мөс цумын цэцэг голбагийн малчин энх баяр мал аж ахуйн салбарт 50 жил хөлмөрлсөн зүтгэлээ энхүү төрөө түмэн олноороо үнэлүүлсэндээ баяртай байна. Би хөдөө байж 16 нас хүрч эхлээд хөдөлмөрийн дэвтэр хүлээж авснаасаа хойш, гардаж авснаасаа хойш 35-6 жил хөдөлмөрсөн байд юм аа. Тэрэн дотроос малчин, саалчин, үйлчлэгч, худалдагч гэгээд нийтдээ 35-6 жил ажилласан. Хамгийн сүүлд Номын худалдаа гэдэг байгууллагад 15 жил ажиллаад тэтгэвртэй гарсан. Би дандаа төлөвлөгөө норомтой ажил хийж исэн. Малчин байхад малын төл авахуулаад ноос, ноолуур, цагаан идэ нэг төлөвлөгөөтэй даван биелүүлжээ. Саалчин байх сүйнийг төлөвлөгөөг даван биелүүлжээ. Худалдагч байхад мөнгөний төлөвлөгөөг даван биелүүлжээ юм. Ингээд бүх хөдөлмөрлж явах хугацаанд тасралтгүй улс нийгэмд хөдөлмөр оруулж ясандаа баяртай байна. Одоо ингээд тэтгэвртэй гараад нас өндөр болоод хугацаанд энэ төрийн дээд шагнал Алтан гац одон авч байгаадаа төр засагтаа маш их баярлаж, залуу зандан байхдаа хийсэн хөдөлмөрийг үнэлж энэ дээд шагналыг өгч байгаадаа эмээд нь маш их баярлаж байна. Одоо 50 жил одоо Мөс цумдаа мал идэж ирэхдээ төр засгийнхаа хайрыг ингээд хүртээд одоо Алтан гац чад маш их баярлаж байна. Мөн энэ үеэр Монгол Улсын засгийн газрын шагнал болон Алдар тэхийн 2 дугаар зэргийн одонгоор шагнагдсан иргэдийн шагналыг Гардуулан өгч баяр хүргэлээ.